За өгийн нууран дээр ирсэн. Өгийн нуур энэ жил ста янзын сайхан бас зам болж байгаа маань. Өмнөх 2 жилээ бодвол ер нь бол өгийн нуур маань загсны идэвхтэй загснууд нь бол одоо окн гэдэг алган загс бол илдэг. За тэгээ мөнгөн цагаан гэж ярь загс бол байгаа. За тэгээ цурхаа бас байгаа. Цурхаагүй ерөнхийдөө завтай орж байгаа хүмүүс ерөнхийдөө байдаг. За эрэг дээрээс бас байсан тохиолдол зөндөө. Эрэг дээрээс бол яг жижиг цурхаанууд бас ордог. Сайн 3-тай албаг энд 2-тай албаг хийцээ. За алган барьж чадах нь уу үзье да. Өгийн нууран дээрээс бас сайрханч сайрдаг удаа байдаг шүү. Бас хит хөөртөө бардж хагаад өгийн нууран дээрээс бас сайрдаг удаа байдаг шүү. За өгийн нууран дээрээс алган загсыг ерөнхийдөө халбгаар бол ерөнхийдөө авдаг. За тэгээд жижиг хаймрын жарахаагаар бас авдаг. Үгүй чи сайхан өршөө. Энд дээр нэг царцаа унчиж. Одоо энэ доороос нь хусан да. Үгээр явж юм шүү. Усны мандал дээрээс л овоо юм авах юм. Юу аваад ит. Энгүүрч ястаа бужигж штэ. Юу болсон юм чи. Бужигж штэ. Ай гоцсон шүү. За нэг хөөхөн алган юм шиг байна. Өөртөөс нэг алган бол байгаа. Алган зөндөө. За ингээд ийм алган авлаа. Энгүүрч ястаа шуугалж байна шуугалж. За нэг уцаач. Жижиг цурхаа өрсөө. Ямартай ч хоосонгүй. Загсны мах илээ. За ямартай ч 2 жижиг цурхаа авлаа. За тэгээд үзье. За нэг хараач. Өгийн нуурын өглөө. Ийм гоё тош шиг тонглог байна да. За өчтөр орой өгийн нууран дээр явж хоноод нэг жижигхэн 4-5 цурхаа бол авсан. Одоо дахиад шидэх гэж явчих. Яа, нуур өстой хөлтөр гоё байна. Тош шиг. За нэг татлаа.
Нэг замаг. За өнөөдрийн нэг иймэрхүү эхлүүлж юм хэцүү байна да. Энэ шүү дээ. Ээс янзээс хаалт та. Санаг шүк авсан да. Дээрээс нэг хөөрхий хидтэй юм бэ. Төчмөчтэй шүүк авчлаа. 40 санчтай шүүк байна. Амар өнгөч. За сайхан зурхаага давсаар хард дээр амтаад шарж ин да. Яа шажигнаа сайхан байна. Өгийн ээжийнхээ хишгийг идэж байна. Шажигнсан сайхан зурхай мах байна да. Эдрийн гол дээр ирсэн. Эдрийн гол дээр шидэж үзэгчээ. Надад нэг ийм лай нэг ийм бос ийм дамар байдий. Тэгээд хэдэн нимп байгаа учраас лайхаа энийг эндээр ингэж хийгээд энд ингэж хийгээд тэгээ нимпээ хийгээд шидэж үзье гэж би бодож байна. За тэгээд ер нь бол болох байх уу, болохгүй байх уу тэр нь одоо дүүрсээ шүк. Эндээс бол ер нь Ленок хайрус бол гаргадаг хүмүүс. Ленок ерөнхийдөө их гаргадаг шиг байдаг юм да. Эдгээр сумруугаа ойртох тусам бол загас нь бол яриа их. Надад бол арай их байгаа юм санагдтыг. Энэ спирингийн урган дээр энэ дамраа плайн дамар хийцлээ байгаа. Хинэттэй одоо тэгээд хүмүүс намайг хараа сайхан шоолно мэдтэй. Энэнгээр бол юм гаргах гал үзээд юм гаргахчвал болно. Энэнгээр гаргасан шүү гэд хэлэхэд амаргал юм. Оролдож байна. За. Ямар ч л энэ шидэж байгаа газар бол загас бол байхын үед байна. Бас л авч чадахгүй байна. Амьд юмор өгч чинь. Дээс салуулаад нэгэнд нь царцаа,
Нэгэнд нь нэг пиццэн байгаа. Ер нь бол эдний бодол руугаа би бол нэг пихээс илүү царцаал авах болов гэсэн бодол бол байгаа. Тэгээд царцаа шидэд тэг үзье. За тэгээд боён хангаа шиг хайрлал тэрэл биз. Хайрлахгүй бол тэрэл бизтэй. Энэ нь бол ерөнхийдөө надад тийм юм гаргач магадгүй гэсэн бодол төрүүлээд байна шүү. За энийг ямартаж нэг үлгөөд яаж ч үлгэх вэ? Алдчихгүй хүн шиг л үлгчмөр байна. Яа энэ арай л алдчих магадгүй харагдаад байна. За одоо үзье. За явсаа. Жижиг юм авах шиг болох юм. Их жижиг юм аа. За ийм жижигхэн хатраа авлаа. Нөгөө өгөө шим бол аваагүй. За ямар ч тач нэг жижиг хадран бол байгаа юм байна. За яваад өсөө. За энд яалч нэг юм оролдох нь чоролдоод байсан юм аа. Тэгсэн. Хөөрхөн жижигхэн хадран байж. Энэ жижиг хадран байгаад том хадран байгаа л гэсэн. Хориглоо. Ой. Минийгөө тэр хавьд царцаа дуурайд байна да. Наваад л дээ. Загасч болгож байгаа хүн чи эхлээ царцаагаа барьж сурна штэ. Итрийн гол мөн сайхан том хадрантай газар да. Янзын том хадрантай. Итрийн голоос 50 40 50 мавтай хадран бол би зөндөөл барьж л байсан юм. үнэхээр нэрийг усан мэдэхгүй байна. Ямар нэртэй, ямар аршаан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ууддаг юм шиг байна. Одоо энд ингээд ийм шанхтай юм байна. Нэлээд дээр үе шанах болтой. Одоо энэ дээр янз Монгол бот. Яан хэрэгс нууран дээр ирсэн.
Энэ салхитай үед ерөөсөө нуур ингээд эргээрээ ийм өнгөтэй болчихсон юм ээ. За энийг одоо тэгээ мэддэг хүмүүсд мэдэх баг та. Тэгээд өчигдөр нөгөө нуурын хэрэг бол амар сав саарл өнгөтэй байсан шүү дээ. Тэгэхээр салхилахаар угаасаа тэгдэг юм байна. Тэр одоо бол өглөөд олон өнгөч байна. Одоо яг гоё ямарч тийм алга. Тэр би одоо энэ эргээд байгаа биш юм яаж байгаа шидэд явчих гэж бодлоо. За өмсдөж одоо яг сургасан зориулсан гэсэн тийм өгөөс бол байхгүй. Хүмүүс бол ер нь бол далбангаар л авчихсан юм чинь. Тэгээд далбан шиг халбар шийдэн. Өөр яах вэ? Юу л бол юугаар авчдаг гэж хүмүүс ярьдэн шүү дээ. Ийм урттай нэг юм халбар шийдэлж үзье да. Явахгүй. Өндөр хилээ хөөсөг голд нь орж байгаа. Тэгээд цааш хийхээр юм аа. Одоо энэ нар дээшлэнгууд суу салхин яваад угаасаа мэдээ. Угаасаа юу салхилтын байсан. Одоо л ингэ нуурын өнгөд ийм гоё тунгалаг байна. Ийм байгаа дээр л хийж шидээд авч үзье гэж бодсон юм. Ихгүйд сав саар гэж болчихсон юм лээ. Алтай шар сугас. Тэгээд нохоо сугас гэж хэлдэг. Тийм хоёр сугас яргас нууранд байдаг гэсэн. Тэр нь бол би өөрөө бас барьж лээсэн л да. Өмнө өвдгийн дугаар дээр бол өвөл бол зүгээр тийм маш том далбангаар л тэгэл цааныг бол авчиж ийлээ л дээ. За энэ хавьд хитэн шитэрч. За тэгээд цайруулж штэ. Цайрж үзүү биш. Тэр нэг жижиг үзүүр дээр хитэн захлаа байна. Тэр эдийг л одоо хөөж байгаа л шидий да. Өө сайхан сонсцсон юм шиг алга боллоо. За одоо энэ төлөв шидэндээ тургогоо байгаа газар байж л таараа. Жоох юм шиг явъя. Чуба. Яг энэ тохоонд маань юу загас байна уу? Мэдгүй. Юу бол цайргаал ш. Өмнө туул дээр нэг хэвээр хиншүүнээс сайхан цайрсан. Яа одоо хэрхас нууран дээр бас нэг цайраад. Тэгээд ер нь нэг цайрдаг загас чинь гэдэг л. Одоо дөө би одоо тэр үзүүл харагдаж тэр хошуу ерөнхийдөө төхөе гэж бодлоо. Би харин сая борлоо. Дроноо аваад гардаг гэж. Тэгсэн бол ус маань ийм гоё тунгалаг байгаа учраас тэг доороо хайрхтай. Тэгэхээр дроноор зүгээр заас байгаа үгүй би дээрээс харчих боломжтой байхгүй. Яасан юм. Яг ингээд энэ нуурын тэнд давлгалаад хэдэлсэн. Баахан цагс буцалж байгаа юм шиг харагдав. Ийш нэг байхгүй. Яг нэг бол
За тэр хошоороо сан хүүчнэ. Сүнхэхгүй явж байгаа учраас амар байна уу. Тэгж бол өглөөд нэг 10 км-т хүүчдэг юм да. Одоо жоохон гутал мутал жоохон хэмтэл байна. Тэ яг бай. Ачаагүй юм чинь. Ганц уургаар хүүчдэг юу байхгүй. Ясаа. Хэд хүүчөө. Тэгшгийн тал болохоор вакцины нэг 5 орчим гүйсэн баха. Хөөхөн явчлаа шүү. Хэд юм бэ? 7 км л явсан баха. За жинтлийн маань хэрэг хийшээ байна уу? Байхгүй юу? Нэг юм харагдахгүй юм болоо явчлаа. Энд бол нэг хэрэг байх хэрэгтэй. Уртаж байх хэрэгтэй. Таста сайхан гүйж ин да. Энд чинь харин сайхан цайраад гүйцэн дугаар болох нөг. Гоёо. Хам хөөсөстэй. Зад үсэрч байна. За нөгөө хушуун дээр бол энэ баг ийсэн. Энд юу юм аа? Амар их том шулууртай юм байна. Одоо тэглүүрт айгүй хийж. Сайн нэг халбага алдчихлаа. Тэглүүр ихтэй юм аа. За одоо буцаж байна. Нөгөө нэг газрын орн ийсэн. Тэгээ шийдсэн. Арай би буруудлын хэрэг дээр шийдсэн юм. Нөгөө талд нь бол зүгээр л харагдаж байгаа л гэж нэг авахгүй таараад. Тэгсэн нөгөө хүмүүстэй явах одоо ийм л хэцүү байдаг юм да. Нөгөө хүмүүс маань яв. Араас алгаа болтой те. Стаг Good юм. Эцэг шийдсэн бол. Тэрээс наашаа алах гэж 10 км газар явчихлаа. Энэ нь бас жоохон нөлөө хугацаа авчлаа л та. Хүмүүстэй явах хэцүү байд юм аа. Яг загас чи хүмүүстэй явбал гоё. Загас барьдгүй, сонирхдаггүй хүмүүстэй явхад бол өстэй үнэхээр яг ийм хэцүү байгаа гэдэг байхгүй. Яг сайхан шийдээ даа гэж яхаар за инглээ явлаа. Бүгд хэцүү яа. За яг 10 км газар алхахыг үгээд ирсэн юм байна. Ийшээ 10 км газар дахиад байна. Замдаа шийдээл явъя. Юмыг яаж мэдэх вэ? За сухсаа барьсангүй л явна да. За ямар мэтгс. Барьж үзээгүй заасан. Арун таварн зугаа ширхэг хөргөгөө нислээдээ цаас суваа өсгөх алга бол хэрэгс нурын сухсыг цөөлж өгж байгаа шоу юм гэдэгтэй.
Харгал нуур Булган аймгийн Тишиг сум. Монгол улсын хил одоо хоошино. За нэг 50 км ч юм уу. 50 км зайтай байгаа байх гэж бодож байна. Зам дуусаа тийм хаяг байсан. За Харгал нуур гэж ийм нуур байт юм байна. За энэ хүмүүс ингээд дэрсэл байвал тэгэл жорлон гэж ойлгох юм яа тийм бэ. Ер нь намайг алхаж байхад ерөөс ингээл битүү баашис Харгал нуур маань энд байна. За би өнөөдөр нэг жижиг алхалт хийх гэж явж байна. Ийш нэг 5 6 за 6-аас 7 км-ийн зайд. Одоо энэ уулыг давна. Энэ уулыг даваад цаана сум баг. Нэг 6 км гарна л баг та. Тэгээд ийшээ дэлгүүр рүү явж байна. Ямартай ч нэг жоохон ч гэсэн алхалт хийж явахгүй бол нөгөө миний алхалт маань сүйдээ жоохон багасаад байна. Машинтай явсаар байгаад алхалт байхгүй болоод байгаа. Одоо сайхан ийшээ сайхан жирэт алхачаад ирээ та. Одоо доошо оруудаад сум руу орно. Яа. Ойрд алхаагүй ямар муухай юмс гаж байна. Хайгуул өгдөгсөн. Даваагаа оруудаа сайхан доошо бууж байна. Манайхан нэрээ наадмаар хаа сайгүй өстой. Аюултай явсан болтой. Одоо энэ хавийн гоё модон дотор юу вэ гэж бодож байна. Сайхан салбидгээр хийсэн цэцэг шиг юмнууд л байна. Битүү. За Булган аймгийн Тишиг сум энд харагдаж байна да. Сайхан тойроод ийм сайхан хангаатай гоё сум байна. Монгол орныгоо хойд хэсгэр байгаа учраас бүрээдүүд л байдаг байх. Ер нь бол бүрээд сум байхаа гэж би бодоод байна. Би чи өөрөө бүрээд байна шүү дээ. За манай Монгол орны хойгуур бол за Доронтоос эхлээд Ашбал Баруулаа. За манай Хинтид бол Дадал, Бачрээд, Биндэр. За ингээд наашлаад Тишиг гээд ингээ хойшлоод бүр ханх хүртлээ ингээд өрөө сумдууд явдаг байхаа. За өстө гоё байна. Ойр дээрээс гүүгөө алхаагүй удцаа чинь үнэхээр гоё юм. За энэ одоо энэ хоошоно энэ даваагаа даваад нөгөө Харгал нуур маань байгаа шүү дээ. Эндээсээ одоо энэ сум байгаа. Энэ хоёрын хооронд хэдэн километр байдгийг манай гүйдэг алхдаг хүмүүс бол ер нь мэдэх баха. За Булган аймгийн Тишиг сум алхасаар байгаад орж ирж байна. За тэгээ дэлгүүр нь бас нэлээ ийш юм лээ. Сайн харагдаж байгаа. Хөргөн зайтай шүүс. За одоо орж ирэх жоох амархан байлаа. Эргээ буцаа явахад айгүй хэцүү юм байна. Цэцэрлэг хүрээд нөхөө. Энийг уул моднод их гоё жиг тарчихсан. За энэ хүрэн амбалтоор гинэ. За эрүүл мэндийн төв нуртлынх нь байна. Энэ үуч кофе шоп. Өрийн банк. За энэ дэлгүүрнээс ингээ ирэхэд төв годон юм шиг байна.
Бэлдсэн гурил байна. Авдаг юмуд авчлаа. Одоо алхандаа дахиад дэшээ. Нүгэлтэй алуу маань. Хэрэг алах шүү дээ. Энэ ч нэ бас нэг пивтэй. Зам хол байна да энэ ч одоо. За тэгээд алхаа байж тээ. Яа. Шорон ч болуулж ил. Сальг байхгүй. Тэсэн мөртлөө амар халуун. Бүш. Мал нь хүртэл сүүдэрт хорогдоод ийлээ шүү дээ. Яа. Пи уугаал. Газраа орож ин да. За одоо шүү дээ. Хэдэн градус хүрч яаж халж байгааг нь шүү дээ. Температур хэмжигчил мэдэх баг. Шатааж байна шүү дээ. Сумаасаа гарцаа явж ин да. Одоо ерөөсөө хойно харагдж байгаа даваа. Энэ давааг даваал орчих. Айгүй алхаж яваа хүмүүс газар орон уул ус зам харгүй гол ус гээд ерөнхийдөө бүх юма айгүй сайн нүдэлдэг. Сайн айгүй сайн нүдэлдэг. Машин дотор бол хүн яаж нүдлэх юм бэ? Нэг кавин дотор, аквариум дотор хашигчаал явж байгаа штэ. За ерөнхийдөө ингээд даваагаа давчвал орондоо. За энэ хог лаац юу вэ? Зүгээр яг хүмүүс яг өөрөө өөрсдийнхөө хогийг ингээд аваад явчихвал их зүгээр байна. За ингээд би болохоор үүрэгчтэй яваа юм чинь. Үүрэгчтэй яваа учраас өөрөвчгүй байсан ч ямар нэгэн газар шингэнэлтэй мацлаацыг. За ингээд ийшээ ингээд шингээч. За ингээд юу байгаарэ манайха. Хоглоозаа битний хаяарэ. Алхаж явах ямар гоё гэж бодож байна. Сүүлдээ дуралдгийг штэ. Алхаж явах та хүн одоо доошоо сайхан жирэл буучнаа. За энэ удаагийн алхалт бол ерөнхийдөө нэг тийм баруун аймаг руу явсан тийм явтлаа бадсан. За тэгээд нөхөөргөн алхсан нэг тийм дугаар боллоо. Үлэмж тансаг хөдөг мэдэрч үнэхээр сайхан монголоор аялж үлгэрийн гүнээр өглөө гогтож үлтээ тэнгэрийн дор хэр хонож үзээрээ хотын татсан буйтхан хөдөөд буудал цагаан сарны үгэнд өстөг гүнээсээ доомолын тохолоод урал нутгийн хөдөөд хэр хонож үзээрээ хотын татсан буйтхан хөдөөд цагаан сарны үгэнд өстөг гүнээсээ доомолын тохолоод урал нутгийн хөдөөд хэр хонож үзээрээ